Өдрийн мэнд ерөнхий сайдаа. За өнөөдөр Монгол улсын нийгмийн даатгалын сан олон жилийн туршид алдагдaltaй ажиллаж ирсэн. За энийг бас таач болон гишүүд бол зөвшөөрж байна. Тэгээ хүн амын насжилт, шимтгэл төлөгч ба тэтгэврийн авагчийн харьцааны өөрчлөлтөөс шалтгаалan энэ дарамт бол цаашаа улам нэмэгдэхээр байна. За засгийн газрын танилцуулганд 2050 он гэхэд нэг тэтгэвэр авагчид ноогдох шимтгэл төлөгчийн тоо 2.1-ээс 1.2 болж буурч улсын төсвөөс нийгмийн даатгалын санд олгох санхүүжилт өнөөдрийн 1.6 төгрөгөөс 18.7 төгрөгт болох ийм эрсдэлтэй тооцоо харагдж байна. Тэгвэл өнөөдөр өргөн барьсан байгаа нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт өөрчлөлтийг та энэ бүтцийн асуудлыг шийднэ гэж үзэж байна уу? Нийгмийн даатгалын сан урт хугацаанд санхүүгийн хувьд доктортой болох шинжилэл гэж үзэж байна уу? За мөн эсвэл энэ зөвхөн одоогийн тогтцолоо богино хугацаанд тогтон барих арга хэмжээ бөгөөд цаашид хуримтлалд суурилсан олон энэ тулгуур тэтгэврийн тогтолцоонд илүү зоригтой, үе шаттай энэ шилжих зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. За энэ асуудлаар засгийн газрын тодорхой байр суурийг сонсъё. Ерөнхий сайд хариулъя. Энэ засгийн газрын чөлөөлийн бодлого бол ерөөсөө л ажил эрхлэлтийг л их өндөр байлгах. Тэгжиж хөдөлмөрийн орлого өндөр байна. Тэгжиж GDP-ийг өнүүлүүлэн тэгжиж өрх рүү орно гэдэг зарчим. Тийм учраас нийгмийн даатгалын реформ, шинжил гэдэг бол илүү хөдөлмөр эрхтийг дэмжих, мотивац өгөх юм зорилготой. Нэгс нийгмийн даатгалын сангийн алдагдал яагаад жилээр өгсөн нэмэгдээд байна гэвэл хүмүүс илүү олон жил хөдөлмөрлөе, нийгмийн даатгалын шимтгэл төлөе гэдэг ямар сонирхолгүй болсон. Одоо ингээ бүлэг бүлгээрээ тэтгэврийн насыг наашлуулж өгөөч л гэж. Буруу биш. Яагаад гэвэл илүү олон жил төлвөл биднэрт өндөр тэтгэвэр тогтоохгүй шүү дээ. Энэ шимтгэл над ямар нэмэртэй юм бэ? Тэгэхээр бид нар илүү олон жил төлснийг нь урамшуулах тогтолцоо руу даруй шилжих гэсэн. Тийм учраас 35 жилээс дээш ажиллаад тэтгэврт гарч ивэл цалингийн 67% тогтдог байсныг 72.5-аар тогтоохыг энд хуульчилж өгсөн. Дээрээс нь хэрвээ 57 настай эмэгтэй 60 настайдаа тэтгэврт гарыг гэвэл 4.4% нэмэгдээд 60-таа гарвал 12% нэмэгдэл тооцож өндөр тэтгэвэр тогтооно гэж зорж байгаа. Дээрээс нь энэ нийгмийн даатгалын шимтгэл хэдэн жил төлснөөсөө шалтгаалж өндөр насны тэтгэврт гарсныхан дараа за та одоо 10 жил ажилласан юм байна. Танд баталгаа тэтгэврээс нэг 120-ыг өгье. 15 жил ажилласан юм байна. Танд 140 төлөё гэд ажилласан жилээс нь шалтгаалж шууд бүгдэнд нь баталгаа тэтгэвэр өгөх буюу энэ тэтгэврийн тогтолцооны шинжил явснаар 504 мянган тэтгэвэр авах 100-аас 300 мянган төгрөгийн тэтгэврийг бүгдээрээ нэмэгдүүлж авна. Дээрээс нь тэтгэврийн зөрөө гэдэг байгаа тэр 18 оны цалингийн зөрөөнөөс болцсон хэсэг тэр зөрөөн дээр тодорхой дэвшил гаргаснараа 140 мянган хүнийг хамруулна. Тэгэхээр энэ тогтолцоо явснараа шимтгэл төлөх сонирхол нэмэгдэнэ. Жишээ нь хувийн секторын шимтгэл төлөё гэдээ ирвэл 24 сар хүртэл хугацаанд 50% чөлөөлчихнө, хөнгөлчихнө. Тэнгүүл шимтгэлээ төлж эхэлнэ. Ингээд эхлэхээр алдагдал үе шаттай буур. Их насан гişүн. Лотогийн их насан. Тэгэхээр та энэ одоо шинжлэгийг бол энэ урт хугацаанд бол нийгмийн даатгалыг доктортой байлгана гэж үзэж байна. Тэгвэл энэ нийгмийн даатгалын төсөлд баталгаа тэтгэвэр гэсэн шинэ төрлийн тэтгэврийг нэвтрүүлж байгаа. Энэ шимтгэл бол төлөлтөөс үл хамааран төсвөөс санхүүжлэх тийм шинжтэй. Учираас энэ нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хэрэгслээр үр шим хүртэнэ гэсэн энэ үндсэн зарчмыг зөрчиж байгаа гэж харагдаж байгаа. Тогтолцоог халамжийн чиглэл рүү илүү явуулж байгаа мó гэж харагдаж байна. Тэгэхээр нөгөө талаас улсын их хурлд хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль хэлцэж байгаа. Гэвч энэ зөвхөн сайн дурын нэмэлт хуримтлал бөгөөд нийгмийн даатгалын үндсэн тогтолцооны санхүүжилтийн доктортой байдлыг шийдэхгүй гэж харагдаж байна. Тэгэхээр засгийн газар цаашид нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхой хувийг үе шаттай өөрчлөх эсвэл хуримтлалын даасан төлрүүлэх ийм бодлогыг дэмжих үү? За, Ерөнхий сайд. нийгмийн даатгалын шимтгэл төлнө гэдэг бол хөдөлмөрлсөн өснийхөө тодорхой хувийг санд өгөөд тэтгэврт гарсны дараа над эргэж ирнэ гэдэг зорилгоор иргэд төлж байгаа. Төсөө 100% санхүүжнэ гэсэн үг биш. Тэгэхээр тэгсэн мөртлөө өнөөдөр нөгөө хүн ам зүүн насны бүтцийн хувьд яг нөгөө бага төрөлтийн үеийнхэн их төрөлтийн үеийнхний тэтгэврийг барагдуулаад яваад тахаар
намайг 2020 онд ажлын хэсэг ахалж байхад 3 залуу 1 хүний тэтгэвэр гэжсэн. Одоо 2 залуу 1 хүний тэтгэврийг барагдуулж явж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө олон тулгууртаа болгоё. Хагас хуримтлал руу шилжүүлье гэж. Хуримтлалын өгөөжийг нь хүртээдэг болгоё. Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо руу явуулъя. Дээрээс нь нийгмийн даатгалын сангийн алдагдлыг үе шаттай бууруулахын тулд бид нар энэ одоо ингэж нийгмийн даатгалын санд бол нэг 6 орчим их 80 хэрэгтэй байгаа байхгүй жил болгоо. Тэрний чинь 1.6-ын төсвөөс тавиад байгаа байхгүй. Үлдснийг иргэд өөрөө хуримтлуулж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр баталгаа тэтгэвэр бол төрийн мөнгө биш. Тэр бол өөрийнх нь олон жил ажилласны урамшуул. За ганцчигдэрч уян гიშг гүшүүн.